Өнөөдөр олон улсад нөхцөл байдал ямар байгааг бид нар бүгдээрээ мэдж байгаа. Альч ТV ямар ч улс байсан одоо энэ тэгдэж байгаа нөхцөл байдлаас болоод нөлөөлөлд орж байгааг бид нар бүгдээрээ хүлээн зөвшөөрж байгаа. Монгол улс ч гэсэн энэ нөлөөлж байгаа. Тэгээ энэ нөхцөл байдалд одоо улс төр мэдээж дотроо халж болно. Улс төрийн намууд ч гэсэн дотроо галтай байж болно. Гэтэ ямар ч тохиолдолд түүмэр гарсан үед бид хамтдаа нэг зүгт гадна талдаа болвол тийм байх ёстой. Тэгжээж бол бид нар туурах тусгаар Монгол улсынхаа эрх ашигыг хамгаалж чадна. Яг өнөөдөр ингээ харахад манай сөрөг хүчнийхэн ялангуяа Арсан намынхан маань энийг бас нэг одоо тодрох бүхий л боломжоо ашиглаж гин гэж харж байна. Тэгээ түрүүн бас гişүүдийн үгэнд дурдж байна. Мах килограмм нь 30 одоо мянган төгрөг болсон баха та нарын хэн дуурсан гэж загнаж явах шиг байна. Улс төрийн шийдвэр тэнд гарч байхад энд төрийн ажлаас явж л байсан. Махны үн килограмм нь 30 мянга болчихжээ. Дотор байранд амьдарч байгаа 6300 төгрөгөөр өдрийн 3 хоол идэж байгаа хүүхдүүдийн чинь хоол шимт хижээл ерөнхий боловсролын сургуульд идэж байгаа хоолны чинь шимт хижээл хүрхээ байлаа. Энийг нэмэгдүүлъя гэд өрдлийн байнгын орон дээр бид нар энийгээ яриад л сууж ирсэн. Тэгэхээр цөмөрөө одоо нэг зүйл ерөөсөө хамтдаа бүгдээр ойлгох хэрэгтэй. Ард түмэн бид нарт энэ төр барих эрхийг энэ 126 68 биш шүү дээ. 126 хүнд өгчөөд шилжүүлчээд яаж ажиллахыг нь хараа сууж байгаа. Ямар үр дүн гаргахын яаж биднийг төлөөлөхин. Төлөөлж байгаа нь 68 биш 126 гэдгийг нэгдүгээр бид нар бас ойлгомоор байна. Тэгээ гадаад нөхцөл байдал ийм үед яг л бид нар нэг цул байж Монгол төрийн бодлого ганц цавтай биш атгсан гар шиг байдаг баймаар байна. Тэгэхээр энэ үед энэ хэцүү үед бид нар хувь тоглолтуудаа багасгамаар байна. Сошиал дээрх улс төрийн оноо авах юма түр жоохон хойш нь болгомоор байна. Энийг азнаад Монголоо гэсэн сэтгэлээр нэг хамтдаа нэг тийшээгээ хараад үр дүн гаргасан ард иргэдийнхээ амьдралд тусгаар улсынхаа энэ байдалд нэмэрлэх энэ ажлуудыг бас хамтдаа хий гэдгийг энэ одоо чуулганд сууж байгаа энэ хүмүүстээ бас уриалмаар байна, хүсмээр байна. Тэгэхгүй бол бид нар ингээл одоо эв нэгдэлгүй энэ тэнд одоо сошиал популярлт нэгсээд яваад байх юм бол Монголын улс төрийн үнэхээр моралын ялцралд ороход ойрхон байна гэж харж байгаа. За сайд нарын хувьд амаргүй үед ажиллаж байгаа гэдгээ мэдээд өөрсдөө энэ ерөнхий сайдын урилгыг авч ажиллаж авахаа гэж ажиллахаар болж байгаа гэдэгт гэж бодож байна. Тийм учраас авсан шигээ бас сайн ажиллаарай гэж хэлмээр байна. Тэгээ тэнцэж чадахгүй бол авсан шигээ бас өгч сураад хариуцлага хүлээгээрэй гэж бас хэлмээр байна. За ингээд нэг бас зүйл хууль зүйн дотоод хэргийн сайдаар томилогдох хүнд бас захимаар байна. 2024-28 оны засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт орсон нэг чухал хуулийн шинжилэл бол энэ шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн хууль байгаамаа. Тэгээ өмнөх хууль зүйн сайд энэ хоёр сайттай ярьж байгаад энэ хууль өргөн баригдсан хууль маань дутууд өлмөг байна, шинжил болж чадахгүй байна гэдгийг татуулаад 100 гаруй хуудастай нарийн процесс гэсэн хуулийг хууль зүйн дотоод хэргийн яамдаар бэлдүүлсэн. Тэгээ энэ хууль бол маш чухал хуулаа. Хувийн эрх зүйн шинжилэл шударга ёс гэж ярьж байгаа бол шүүхэн шүүхийнхаа шийдвэрийг гаргаад үр өгөөж шударга ёс нь яг иргэд дээрээ очдог явдал энэ хууль хамгийн том шинжилэл болох юм шүү. Тэгэхээр та бас энэ хууль дээр маш их анхаарч ажиллаарай. 6 сарын 10-нд улсын хурал дээр парламент дээр бид нар олон улсын экспертүүдийг авчираад яг энэ хуулиар хилцүүлэг хийхээр бэлдсэн байгаа. Тэрнээс өмнө улсын хуралд энэ хуулиа бас өргөн мэдүүлээрэ гэдгийг хүсэх байна. За хоёрдугаарт бол иргэний хуулийн хэрэгжилтэд бол томоохон бас үнэлгээ дүгнэлт хийсэн ажлыг бас парламентаас хийсэн. Тэгээ хувийн эрх зүйн шинжилгээг хийхээр ерөнхий сайд ч гэсэн хууль зүйн дотоод хэргийн сайдад нэр дэвшиж байгаа одоо нэр дэвшигч маань ч гэсэн хэлж байна. За номын чимэш асуултаа гүйцэж сууя нэмэлт минут. Хууль шинжилэл хийн гэдэг маань бүгдээрээ хууль гаргаад шийдчихдэг юм бишээ. Бид нар юу нь болохгүй байна, яагаад болохгүй байна гэдгийг үнэлт өгж өгчээ цаашаа явах хэрэгтэй. Тэгэхээр хуулийн хэрэгжилтээр та бас анхаарна гэж хэллээ. Энэ хувийн шинжиллийн ерөөсөө суурь бол өмчийн харилцаа, гэрээний харилцаа байгаа. Тэгээ арилжааны хууль гэдгийг гаргаад бид нар бүгдээрээ эдийн засгийн эрх чөлөөнд хүрчин гэсэн юм бол байхгүй. Юу нь болохгүй байна гэдгээсээ үнэлт өгөлт өгзөөр цаашаа явах хэрэгтэй юм шүү. Тэгээ энэ дээр бас томоохон судалгааны ажил цааш ч гэсэн олон улсын экспертүүдтэй харьцуулсан судалгаа хийгээд бид нар улсын хурал дээр явж байгаа. Энэ тал дээр та харж энэ эрх зүйн чөлөөлтийн буюу хувийн эрх зүйн шинжилтээрээ бас анхаарна байхаа гэж найдаж байна. За ингээд одоо учир сайдын бүрдүүлж байгаа баг бүрддэхүүн бүгдээр нь ажлын өндөр амжилт хүсье. Иргэдийнхээ амьдралд бодит өөрчлөлт авчирсан хурдтай бас ажиллах баг
бүрдэж байгаа гэдэгт итгэж байна. За, хүлжлээ.